Намайг Никол Ахут гэдэг би эхнэр хүүхдүүдтэй Бай аккаунти дүүргийн прокурор байсан. Одоо хуваараа өмгөөлөгч хийж байгаа. Вакцинжуулалт бидний хувьд асуудал биш байсан. Миний эхнэр Мексикээс гаралтай учраас вакцины хувьд эерэг хандлагатай нэгэн байв. Би ч гэсэн эмчийн хэлсүүгийг сайн дагдаг байлаа. Эхний хоёр хүүхдээ товлолтын хуваарийн дагуу бүрэн вакцинжуулсан. Эхний хүү Майкига төрхийг тесын ядан хүлээж байлаа. Манай хүүхэд төрөнгүүдээ эхний өдрөө л вакцин хийлгэсэн. Товлолт вакцинуудад сар бүр хамрагдж байлаа. 6 сартагийн вакцины дараа Майкийн бүх биеэр нь юм турахтан шинээр эцэг их болж байгаа бид хоёр маш их айц сандарсан. Тэгэд эмнэлэгт очиод вакцинаас үүссэн байж болохыг хинч хэлээгүй. Бид вакцины талаар ямар ч мэдлэггүй байсан учраас гаж сөрөг нөлөөнийхний талаар асууж ч мэдэхгүй байлаа. Бидэнд юу гэж хэлсэн гэж ийм юм яриад зогсож байгаа би өөрөө ч итгэхгүй байна. Майкийг ихийнхэн сүүнээс харшиж байна гэсэн. 6 сарынхаа вакцины дараагаас л ийм өвчтөй болсон учрыг хинч шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж чадахгүй байлаа. Майк маань гайхалтай цовоо хүүхэд байсан. Нэрээ сонсохороо эргэж харж байсан нь, хүний нүд рүү яаж ихс ширтэж байсан нь, хот инээж байсан нь, ном уншиж байгаа юм шиг тоглож байсан зураг видеонууд нь бидэнд зөндөө их байгаа. Анхаарлаа сайн төвлөрүүлдэг. Гага гүгү гэх мэтээр шулгандаг хүүхэд байлаа шүү дээ. Энэ хүүхэд хизээч томоодоо байхааргүй. Хөдөлгөөнтэй хүүхэд болно гэж би боддог байсан юм. Их чалжээ хүүтэй боллоо доо гэж. Харамсалтай нь энэ түүхийн гашуун үнэн бол Майк маань ярьж чаддаггүй болсонд байгаа юм. 9 настай хүүтэйгээ одоо болтол би ярьж үзээгүй шүү дээ. Миний хүүхэд аутизмтай төрөөгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна. 16-18 сартаа энэ бүх вакцинуудыг Улаанбурхан, Гахаан хавдар улаануудын вакцин хийлгэтлээ. Миний хүү цаваа сэргэлэн насандаа таарсан хөгжилтэй байсан. Эцэг эхчүүд биднийг ямар ч асуудал тавьж чадахгүй болгож, хүүхдийнхээ эрхийг хамгаалах чадлагүй болгож хүмүүжүүлсэн байдаг. Гэтэл би хүний эрхийг хамгаалж хоолой олж иддэг хүн шүү дээ. Би хуулийг хэрэгжүүлэх ёстой хүн. Олон жилийн турш би хүүгийнхээ эрхийг хамгаалж чадаагүй өмгөөлөгч гэж өөрийгөө буруутгаж амьдарч явна. Энэ бол Америкийн бүх хуульчдын уур бухимдлыг төрүүлэх ёстой сэдэв. Аюулгүй байдал хангаагүй. Плацебо судалгаатай, тохиолдлын чанартай судалгаанд үндэслэн асар их хохирол учруулах боломжтой. Вакцин үйлдвэрлэгч нь ямар ч хариуцлага хүлээхгүй гэж хуулиар зохицуулсан ийм вакцинуудыг ямар хуульч зүгээр гэж үзэх юм бэ? Гүнч бодоод үзэл дээ. Вакцин ийм эрсдэл учруулж болно гэдэгт итгэдэггүй байлж ийм системийг хүлээн зөвшөөрч яасан ч болохгүй шүү дээ. Миний хүү аутизм өвчнөдөө баригдан зовж байх та. Аава, би яаж энэ гав дөнгө шиг гацаанаасаа гарах уу гэж нүдэрээ надаас асууж байгааг нь би ажигладаг. Би ийм өвчтөй болох ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ. Намайг чөлөөлөөч гэж хашгирч байгаа нь илт байдаг. Эцэг эхчүүд нь л хүүхдийнхээ энэ өвчнөдөө уулзах ёстой болдог. Миний хүүдээ хэлж чадах юм гэвэл би түүний энэ түүхийг ярихаас хизээч айхгүй гэж. Өвчтөй болсон учраас миний хүү энэ тухайгаа ярьж чадахгүй тул би хүүгийнхээ өмнөөс ярих ёстой. Бусдын шунал мэхнээс болж миний хүүг өвчний түүхээ ярьж чадахгүй болгосон юм бол би хүүгийнхээ түүхийг ярина. Миний хүү төрөхдөө ив ирүүл байсан. Ив ирүүл 6 сар татаа Улаанбурхан, Гахаан хавдар улаануудын вакциныг хийлгэсэн юм. Яг тэр үед тэрэнд учирсан вакцины хор хохирол шууд илт байсан бөгөөд миний хүү зүгээр л сарнаа далгуулсан гэж хэлж болно. Одоо бол зөвхөн энэ гатнах дүр нь л үлдсэн. Таталт өхвөртэй миний хүү маш их унаж гэмтдэг байсан. Бид маш олон удаа түргэн дээр очдог байсны улмаас эмч миний нөхөрт хүүгээ гэртээ эмчлэх багаж хүртэл өгч явуулж байсан юм. Ганц 7 хоног Улаанбурхан тусаад идэх нь ингэж зовхоос илүү доор гэж үү дээ. Миний хүү хөл бөмбөгчин болох байсан. Гэтэл тэрний оронд жив хүмсдэг, сос хөгдөг болчихсон. Ярьж чаддаггүй, уур нь хүрхээр дээлддэггүй. Ингэж уурлах үедээ би энэ маш их өвддөг байх. Лас Вегасын ямар ч юмч тэрнийг өвчтнөр авдаггүй. Хүүгээ жаахан байхад нь би сонинд ажилладаг байсан тэр үеэс л би эмч хайж эхэлсэн юм. Одоо болтол би хайсан хിവэрэл байгаа.
Тогтмол татаж ундаг учраас би байнга дэрэгдэн байж харах шаардлагатай болсон. Өглөө босохоос өмнө би хурдан очихгүй бол хаана мөргөж унах аюултай байдгийн. Хүү чи хаана унтдгийг? Дээр. Би бас дээр унтна. Нөхөр бит хоёр нэг өрөөнд унтах боломжгүй л дээ. Манайха хоёр давхар байшинд амьдардаг болохоор би өглөөдөө доошоо бууж ирэх боломжгүй. Би тэрний хажууд байхаас өөр аргагүй. Тэгхгүй шатаар буух үедээ таталтөх аюултай. Шатан дээр таталт өгч маш олон удаа унсан учраас би бүр хаширчихсан. Хүмүүс бидэнд танаах тэгвэл шатгүй байшинд нүгэд орооч вэ гэдэг сайхан санаа. Гэвч хин шин байшинг маань засаж янзлах вэ? Миний хамгийн их санаа зовж уйлдаг зүйл гэвэл биднийг байхгүй болсон цагт хин тэрнийг арчилж тойлох вэ гэж энэ тухай бодохоор үнэхээр аимшигтай. Миний хүү насандаа таарсан хөгжилтэй байсан. Маш мундаг байсан, гайхалтай хүүхэд байлаа. Маш хөөрхөн, нялуурч ирэхлэх дуртай байсан. Миний охин эрт хөлд орж ярьж эхэлсэн бүхнийг чаддаг байсан юм. Ухаантай хүүхэд байсан. Таата гэж хэлдэг, хуруугаараа заадаг байсан. Миний хүү нүдрүүг нь хардаг байсан юм. Джейми халуурсан. Өндөр халуурсан. Татсан. Хэдэн удаа татсан. Бараг үхэх шахсан. Олон бүлдсэн, бүлэгсэн, бөөчсөн. Эмнэлгийн ямар ч тусламжгүй. Уйлдаг, орилж чарладаг, хашгирна. Дандаа уйлна. Тэрний чарлахад дотор минь зурж байгаа юм шиг хэцүү байдаг. Би тэр явдлыг хизээж мартахгүй. Охин минь ярьж чадхаа болсон. Тагдуугүй болсон. Дотроо түнжигдсэн. Та нар ямар зорилгоор ирэв? Бид энэ автобусаар Америк даяар аялан явж вакцины улмаас хохирсон иргэдийн түүхийг сонсдог. Бид эмч нарын вакцин бол аюулгүй, ямар ч сөрөг нөлөөгүй гэж ухуулахаас үнэхээр залхаж байна. Эмч нарт итгэсэн наад шиг хүмүүс одоо өвчтөе хүүхэдтэй болцоход байж байна. Бидний одоо хийж байгаа энэ зүйлийг засаг төр хүүхдийн эмч нар, ер нь бүх эмч нар эхнээс нь л хийх ёстой байсан юм. Хохирсон эсэг эхчүүдийг анханаас нь сонсох ёстой байсан. Энэ автобусан дээр гарын үсгээ зурсан бүх хүмүүсийн түүх бол Америкийн түүх юм шүү. Би энэ вакцины хохирлуудыг хараад байхад нэг л хэм маяг ажиглагдаад байгаа юм. Энэ нь хүүхдийг аль болох эртнээс аль болох ихээр гэмтэх хэм маяг. Вакцины улмаас үүдсэн хохирлыг тохиолдлын гэж бул зааруулах. Хохирсон хүмүүст уграхал юм бол тэднийг аль болох муу хэлэх, муухай харагдуулах. Гэмтсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдийг солиото галзуу мэтэр нэрлэж муулах. Эцэст нь нийгмийг хагаралдуулах. Ингэснээр вакциныг дэмждэг хүмүүс хохирогч нарыг муулна. Харамсалтай нийтгээр вакцин дэмжигч нарын хүүхдүүд одоо вакцины хохирогч болсоор л байгаа. Энэ бол тун харамсалтай. Намайг доктор Сьюзен Хаттерс гэдэг. Би анх физикээр их сургууль төгсөж дараа нь дотрийн эмчээр суралцаж бөөрийн нарийн мэрэгжлийн эмчээр мэргэжсэн юм. Миний нэг өвчтөн зөв зүгээр эрүүл байж байгаад вакцин хийлгэснийхээ дараагаар өвчилж эхэлсэн гэж хэлснээс хойш би вакцин асуудалтай юм биш үү гэж бодож эхэлсэн л дээ. Тэгээд би тэр өвчтөнг судалж үзтэл тэрний бөөрийн үйл ажиллагаа нь вакцин хийлгэх хүртлээр зөв зүгээр байж байгаад вакцин хийлгэснээс нэг сарын дараа бөөрийн диализэд ортлон муудсан байв. Надад үннийг хайхаас өөр арга зам үлдээгүй л дээ. Хэрвээ вакцин аюулгүй үйлчлэх ёстой амлсан үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол би вакцины төлөө л байх байсан. Бусад эмч нарын адил вакцин сайн гэж хэлэх байсан. Вакцин үнэхээр миний өвчтөнд энэхүү бөөрийн өвчлөлтийг үүсгэсэн үү гэдгийг би мэдэх шаардлагатай байсан юм. Маш олон ил тод баримттай байсан учраас надад цааш нь судлахаас өөр арга зам үлдээгүй. Вакцины аюулгүй байдлын талаар судалж эхлэхэд итгэмээргүй олон зүйлүүдийг би олж мэдээд гайхсан. Миний тархинд урд нь програмчлагдсан байсан мэдээллүүд өөрчлөгдөж оргонгоор ирсэн үнэхээр гайхмаар үйл явц байлаа. Энэ өөрчлөлт нь миний хуучин мэдлэг, хуучин итгэл үнэмшлийг арчсан юм. Доктор Сьюзен Хаттерс манай автобусанд нэгдсэн бидэнд үнэхээр том хүндтэй үйл явдал боллоо. Өмнө нь надад хүн болгоно Поли чи ингэж ярьж явж болохгүй штэ. Ангаахын мэдлэггүй байж гэдэг байлаа. Одоо эрдмийн зэрэгтэй хүн бидэнтэй цуг аялж байгаа нь гайхалтай. Бүх зүйл яг бурхан зохицуулсан юм шиг гайхамшигтай бүтэж байна. Одоо бид төгс баг боллоо. Амгаахад асуудал байгааг ойлгож, учрыг нь олохыг хүсдэг эмнэлгийн мэргэжилтнүүд олон байна. Автобусны аяллаа мэдээг тэд сонсонгоо ингэж хамт явах боломжгүйгээ илэрхийлцгээж байна. Тийм ээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд, совилогч, эмч нар
өөрсдөө бидэн дээр ирж мэдээлэл өгөөд байна. Тэд эцэг эхчүүдийн зөв байсан гэдгийг ойлгоцгоожээ. Гайхалтай. Бид энэ ажлаа дуусгаад автобус минь ямар харагдах бол чуулсан байлаа эцэг эхчүүд өөрсдийн эрх чөлөөгөө олох байх. Тийм шүү. Эцэг эхчүүд одоо давуу эрэхтэй боллоо. Тийм ээ залуусаа. Тэглээ. Чи энэ зүрхнүүдийг харж байна уу? Эд нарыг Тийм ээ. бүгд чамд зориулагдсан. Харв уу? Харлаа. Энэ олон өнгөнүүд гарч байгааг харж байна уу? Энэ өнгө бүрийг чамд зориулсан юм. Тийм үү? Яг үнэн үү? Тийм ээ, хүмүүс чамд маш их хайртай. Хүмүүс хайртай? Мэдээж, тийм ээ хүмүүс чамд хайртай. Тэд чамд сайн. Тийм гэж юу? Die Leute lieben dich, sie lieben dich sehr.